Сайн байцгаана уу? Келонас подкастын 2 дахь дугаар эхэлж байна. Энэ удаагийнхаа дугаараар би илэгний үйл ажиллагааг дэмжих бамбаа болчрохын өвчтөе хүмүүст ямар ач холбогдолтой талаар ярихаар бэлдсэн. Өмнөх дугаард төсний тухай ярьсан учраас илэг төс бол хоорондоо маш хамааралтай эрхтнүүд болохоор энэ удаагийнхаа дугаараар зайлшгүй яг илэгний тухай яриад илэгний үйл ажиллагааг хэрхэн дэмжих талаар ярьсан зөв гэж бодоод мэдээлэлээ бэлдсэн. Тэгээд дараагийн дугаарт болохоор бас яг энэтэйгээ холбогдоод одоо илэгний харгуужуулах үйл явцтай болоод даавар тэнцвэргүй болохоор эстроген дааврын давмгай байдал, эстроген даавар хэтэрхий илүүтэхлээр ямар сөрөг үр давар гардаг, тэрийг хэрхэн бууруулах талаар ярих болно. Ер нь бол ярих гэж төлөвлөж байна. За тэгээд өнөөдрийнхөө дугаарт ингээд үнцэн сэдв рүү оръё. Тэрнээс өмнө би сая яасан гэж бүр ингээд хуваалцахгүй болвол хайрын юм шиг санагдаад. Ерөнхийдөө би подкаста бичихтэй хвчлэн ингээд яг тухайн хэсгээр нь ингээд ярьж агаад пауз аваад ч юм уу эсвэл заримдаа шууд зогсоож агаад тэгээ дараагийнхын тусад бичдэг байхгүй юу? Гэсэн сая бараг 14-5 минутын бичлэг хийгээд ер нь мэдээллийнхээ бараг хагас руу орж исэн баха. За арай биш юм уу 3-1 ч юм уу хагас руу орохол нилээн их юм ярьсан байсан. Тэгээд хоолой жоохон сэргэнэ тахлаар за одоо зогсоё гэж зогсоогоод тэгээд усууж авах явцдаа ярьсан юм аа сонсыг эргээс сонсон чинь юу ч яахгүй. Юу ч сонсогдохгүй. Хов хоосон. Тэгсэн чинь би яасан бахна. Микрофоноо нээгээгүй. Нөгөө авсан микрофон шүү дээ. Тэр чинь бас нөгөө унтрааж садаг товчлууртай. Тэгэл одоо ахаал ихнээс нь бичгээр болол сууж байна. Тэгсэн чинь жоохон бас ядарчжээ. Ядж яхад орой олж байгаа гэж хэлэх үү. Тэгээ би та нарт шүн оруулна гэд хэлсэн болохоор хэлсэн үгэндээ хүрэх ёстой юм шиг санагдаад тэгэл сууж байна да. Подкаст бичээлээ гэж олон дахин ярьдаг болсноос хойш багш нарын аюу ойлгож байгаа. Нөгөө багш нар хэлдэг шүү дээ. Би та нарын өмнө ингээл гараал яриад ингээд ядарч जैन. Та нар чимээгүй байж юм уу? Олон цаг ингээд самрын өмнө ярихлаар хоолоо гарахгүй байна. Та нар жоохон чимээгүй байж өгөөч энэ төргээл 10 жилд ч их сургуульд ч хэлдэг шүү дээ. Тэгээд би л сонсоод тэр үед нэг ойлгодгүй байсан. Угаасаа хүн өөрийнхөө бие дээр мэдрэхгүй л ойлгохгүй. Тэгэхээр тэр олон хүүхдүүдэд юм хүрэх гэлээр самрын үрд хамаг байдгаараа яриад тэгээд шохоо мохоотой ноцолтол тэр шохооны тоосон цар энэ төрээр амьсгалаад ямар их ядардаг байсан болоо гэдгийг одоо л амар ойлгож байна да. Нэг подкаст бичих гэж. Тэгээ подкастыг бол би зүгээр сайхан сууж агаал бичиж байгаа шүү дээ. Тэгтэл энэ чинь бас л дахин юм яриад тахлаар хоолоо ядард юм байлээ. Тэгээд заримдаа ингээд бүр ингээд сулраад ингээд увлах гээд байгаа юм шиг болч тийм ээ л ингээд нарийсаад тэгээд хоолойны тасгал масгал хийж л бодвол гайг болдог бах та сэтгүүлж нөгөө нэвтрүүлэгч хүмүүс. За тэр хоолой ядрах ч яах вэ? Би ингээл нэг ярихлаар амар хадуураал өстө явж өгөхөр шинжтэй шүү. Ганцаараа юм байж чи амар олон юм ирдэг. Тэгээд зочин уурах юм бол бүр явж өгөх бах уу. Тэгээ одоо бас харьцангуй туршилтын дугаартаа нийлээ 3 дахь дугаар болж байгаа гэж хэлэх үү. Арай нөгөө сандрал багсаад нүгэр хагараад тайвширчиж тэгээл найзтайгаа ярьж байгаа юм шиг яриул ярахаар л болцсон байна. За тэгтээ найзтайгаа юм шиг ярих үе нь өөр үед байсан дээр харин өөр сэдвэр энэ удаагийнхаа үндсэн сэдв болох илэгнийхээ үйл ажиллагаараа оръё. За тэгэхээр илэгний үйл ажиллагаа буюу яг илэг юу гэдэг талаар би та нарт яг өөрийнхөө ойлгосноор товчхон танилцуулъя. Ер нь бол ингээд нөгөө маш их шинжлэх ухааны үг хэллэгтэй янз янзын мэдхгүй өгнө зөндөө байлээ. Гэтэ яг ингээд ойлгоснороо энгийнээр тайлбарлавал илүү зүгээр ах. Ер нь бид нар тэр нарийн ширээн гол нь биш ойлголт нь л чухал юм чинь. За тэгэхээр илэг бол бидний биеийн махбодод явагдаж байгаа маш олон процесс үйл явцыг хариуцдаг чухал хэрэгтэй. Тухайлбал цусыг шүүдэг,
глюкозыг энерги болгон нөөцлөдөг. Өөх боловсруулахын тулд цус ялгаруулдаг. Мөн идэвхгүй Т4 дааврыг идэвхтэй Т3 даавар болж хувирахад чухал үүргийг бас гүйцэтгэдэг. Тэгээ ерөөсөө илэг бол бидний биеийг хоргоожуулах үйл явцтай хоргоожуулахын тулд хамгийн ихний фронтд байлдж байгаа цэрэг эсвэл хамгийн ихний фронтд ажиллаж байгаа хилийн шугамын ажилтан гэх юм уу? Жохо сонин зүрхэлцэн үү? Ер нь хамгийн ихний фронтд ажиллаж байгаа л тэр нөгөө ажилтан гэж ойлгож байна. Хамгийн ихэнд орж ирсэн тий хорт байцыг илгэл хамгийн дөрөнд шүүж цааш нөгөө аюулгүй болгож бусад эрхтнүүд рүү дамжуулдаг гэсэн үг. За тэгээд илэг энэхүү хоргоожуулах үйл явцаа хоёр үе шаттайгаар хийдэм байна. За эхний нэгдүгээр үе шатанд болохоор яадаг вэ гэхээр илэг тухайн бид орж ирсэн хорт байцыг цааш дамжуулгаар явхад илүү аюулгүй мөн боловсроход амар хялбар болгож завсрын бодис болгож задлтын байна. За тэгээд ингэж одоо эхний үе шатанд тэр хорт байцыг завсрын бодис болгож ингэж задлах үйл явцад болохоор илгэнд Б бүлгийн витаминууд хэрэгтэй байдаг. Тэгэхээр эхний шатаа яг амжилттай бүрэн гүйцэд биелүүлэхэд нь Б бүлгийн витаминууд илгэнд хэрэгтэй байдаг гэж ойлгож байна. За тэгээд яг энэ эхний шатаасаа дараа нь хоёр дахь шат руугаа нөгөө дамжлагаар явна. Харьцангуй аюул багтай болоод задарсан нөгөө завсрын бодисууд чинь хоёр дахь шат руугаа явна. За энд болохоор маш олон төрлийн урвал явагддаг. Тэгээ ингээд эхнээс нь нэрлэх юм бол ер нь бол хувиргах урвалууд явагддаг гэж ойлгож болохоор юм байлээ. Сульфат, глюкуронизац, глутатион, ацетилжуулалт, амин хүчлийн хувиргалт гэх мэт маш олон юм урвал явагддаг энэ хоёрдугаар үе шатанд. Тэгээд эдгээр урвал үйл явцын дүнд нөгөө бодис давсрын бодис болоод нөгөө харьцангуй хорн багассан байгаа бодис маань бүрэн хоргойжээд усан дуусах боломжтой болт юм байна. Тэгэхээр хоёрдугаар үе шатанд нөгөө хорт бодисаас задарч ирсэн завсрын бодис бүрэн хоргойжиж усан дуусах боломжтой усан дуустдаг бодис болдог. Тэгээд улмаар хүний биеэс өтгөн шингэнээр ялгарч ингээд биеэс бүрэн алга болдог гэж хэлж байна. За тэгээд шингэн гэдэгт нь зөвхөн нөгөө шээс гэхгүйгээр хөлс бас орж байгаа. Хөлсөөр ч гэсэндээ хүний биеэс хорт бодис ялгардаг. За тэгээд илгэнд энэхүү хоёр дахь үе шатын процессоо гүйцэтгэхэд нь магний, глутатион, тэгээ фолат буюу B1 витамин, фолат чинь B1 витамин лөө, B6 лөө. За ямар ч гэсэн аль нэг нь тэгээд B5, B12 мөн амин хүчил болох метионин, цистеин, глицин, таурин, глутамин, холин гэх амин хүчлүүд шаардлагатай болт юм байна. Тэгэхээр эдгээр витамин эрдэс амин хүчил байж илэг хоёр дахь үе шатаа яг зөв зохистой бүрэн гүйцэд одоо явуулж чаддаг гэж ойлгож байна. Тэгэхээр яг ингээд нэгтгээд хэлэх юм бол илэг биеийг хорт байцаас хоргоожуулахтай хоёр үе шаттайгаар биеийг хоргоожуулдаг. Тэгээд энэ үйл ажиллагаа яг бүрэн гүйцэд зөв явагдахын тулд илгэнд амин дэмт хижээл зайлшгүй шаардлагатай гэсэн. За тэгээд ерөнхийдөө зөвөрлөд хэлэх юм бол илгийг офисын ажилтан гэж бодох юм бол офисын ажилтнанд өөрийн ажил үүргээ гүйцэтгэж цаг тухайд нь биелүүлэхэд тоног төхөөрөмж ажлын одоо тэр нөгөө гүйцэтгэлийг нь хангахад хэрэгтэй тоног төхөөрөмж хэрэгслүүд хэрэгтэй шүү дээ. Жишээлбэл сандал ширээ, компьютер нь дээрээ нөгөө програмууд нь за тэгээд үзэг цаас, хэвлэх машин гэх мэтчлэн маш олон зүйл хэрэгтэй. Бүр тэр ч бодгоо сайхан сэргээх кофе ч юм уу ийм олон зүйл хэрэг болж иж офисын ажилтан өөрийнхөө ажил үүргийг гүйцэтгэнэ тийм үү. Тэгвэл яг тэрнтэй адилхан офисын ажилтанд хэрэгтэй өнөөх тоног төхөөрөмжүүд болвол илгэнд хэрэгтэй эрдэс амин дэмүүд витамин B, C,
магний тэгээд нэлээд амин хүчлүүд байгаа. Тэд нар олол нөгөө шаардлагатай тоног хөрөмжнө гэж ойлгож байна. За тэгээд илэг яг хэвийн ажиллахад ийм байд юм байна. Тэгвэл яагаад илэг ингээд үйл ажиллагааны жоохон доголдоод хорт байцын хит ачаалалд автаад тэгээд жоохон ингээд удаашраад тийм байдалд ордог вэ гэхлээр дахиад нөгөө офисын ажилтан руугаа шилжээ. За офисын ажилчин өмнөх ажлаа дуусгаагүй олон ажилтаа байхад дээрээс нь ширээн дээр нь энийг хийгээрэй гэд маш олон ингээд ажлууд давхарлаатай гэж бодъё л да ширээн дээр нь тавиад тэгсэн дээрээс нь бас нөгөө офисын ажилтнууд маань шаардлагатай тоног хөрөмжөөсөн зарим нь дутцсан бай гэж бодъё. Жишээ нь компьютерийн програм нь ингээд яг хэрэгтэй програм нь биш яг ажиллаа хийх гэсэн чинь тэр талын асуудал гарсан ч юм уу гэж бодъё. Тэгэх юм бол нөгөө ажилтан маань яг ажил үүргээ цаг тухайд нь гүйцэтгэж чадахгүй, биелүүлж чадахгүй. Тэгээд дээрээс нь ажлууд нэмэгдээд байдаг. Тэгэнгүүт бүр ачаалалтай хит автаад бүр маш их стресст ороод энгийн үед тэ нэг 2 минут шаарддаг ажлыг ч маш удаан тэ нэг 2 цагт зарцуулах ч юм уу тийм зүйл гарч болно. Тэгэхээр энэ нь бол яг нөгөө илэг болон хорт байц хоргоожуулах үйл явцтай адилхан гэсэн үг. Илгэнд шаардлагатай амин дэм ч юм уу эсвэл эрдэс амин хүчил нь дутагдаад байдаг. Гэтэл цаанаас нь энэ хорт байцыг одоо хоргоожуулах ёстой гэл ингээл араас нь баахан хорт байцууд орж ирээд байдаг. Тэгэхээр тэр үед яах нь илэг доголдож хоцрогдоод тэгээ нөгөө хорт байцын ачаалал үүсч эхэлдэг байна. Тэгээд хорт байцын ачаалал үүснээс болоод илэг яадаг вэ гэхлээр бидний бие маш энгийн зүйлд хашилж эхэлдэг. За нөгөө яг ажилтнаараа ахаа бодох юм бол урдах ажиллаа ингээд ажиллаад авч дийлэхгүй маш их ачаалалтай ажиллаж байхад нь зүгээр нэг энгийн нэг ажлын хүсэлтийг ингээд нөгөө ажилтнаас хүсээд тэгээ энийг хийгээд өгчээ гэд асууя гэж бодъё л доо. Тэгэх юм бол маш их ачаалалтай стресстэй байгаа ажилчин таны өөдөөс зүгээр шууд уурлаж магадгүй. Юу яриад би энэ чи хийж чадахгүй гэх тээ эсэргүүцэж болно. Тэгдгүүмаа гэхэд тэ хүлээж аваад ажиллахаар болсон ч яг энгийн үед хэр хугацаанд зарцуулах уу яг түрүүн хэлсэнчлэн 1-2 минутанд зарцуулах хэрэгтэй байсан зүйлийг бүр 2-3 цаг ч юм уу хийхээр тийм удаан бүтээмж муутай ажиллаж бас болно. Тэгэхээр энэ бас л яг л илэгтэй адилхан. Өмнөх хорт байцаа хоргоожуулж амжаагүй тэгээд өөрт нь шаардлагатай амин дэм мэрзээ авч амжаагүй байтал араараас энэ нөгөө байцууд гарч ирсээр баагаад тэнд нөгөө одоо ерөнхийдөө бараг түгжрэл үүсэж гин гэж хэлж болно хорт байцын. Тэгээд нөгөөх маань ингээд жоохон бөглөрөө те тэднийг ингээд яг цаг тухайд нь хоргоожуулж амждаггүй. Тэгээ байж идэл зүгээр л энгийн одоо ямар ч хор нөлөөгүй бидний зүгээр өдөржиний амьдралдаа өмнө нь хэрэглээд ингээд хассан ямар ч хор хөнөөлгүй бодис орж ирэхэд хит ачаалцсан хит ядарсан тэр стресстэй байгаа илэг тэрийг нөгөө одоо яг энгийнээрээ яг юу яаж чадахгүй одоо задалж ч юм уу те цааш нь дамжуулж чадахгүй бас л ялгаагүй хорт бодис байгаа юм шиг хүлээж аваад тэрэнд реакц үзүүлээд хашлаад байж болно. Тэгэхээр таны биед хорт бодисын үлдэгдэл ихээр ингээ үүссэн тохиолдолд та амархан харшлах гад ах магадaltaй. Тэгэхээр хэрвээ таны өмнө нь хэрэглэхэд асуудалгүй байдаг байсан зүйл чи одоо таны ингээд харшил үүсгээд байдаг басан бол та миний илэг зүгээр үгүй юу гэдэгт анхаарах хэрэгтэй гэсэн үг. За ер нь албал тэр нөгөө хоёр үе шаттайгаар ингээ бүрэн ингээ задраад өтгөн шингэнээр биеэс гадагшлах хэвээр зүйл хитрхи ачаалалд орохлоор нөгөө хорт байцууд чинь бүрэн задарч чадахгүй тэгээд ерөнхийдөө үлдэгдэл нь биед хуримтлагтаад үлдээ тэгээд хорт байцын ачаалал үүсдэг гэсэн үг шүү. За би ойлгомжтой тайлбарласан бах гэж найдаж байна. Заримдаа ингээд яриа нундураа ингээд ярьж авч байгаад төөрөөд юу ярьснаа марцгаад манараад идэв шүү бас. За тэгвэл тэр хашлаад байдгаас гадна бас нэг хит хитэн ерөнхийдөө түгээмэл байдаг шинж тэмдгээс нь хэлье. Ер нь бол маш олон шинж тэмдэг илэрдэг юм байлээ. Зүгээр нэг тийм цөөхөн хідэн биш. Зүгээр хамгийн түгээмэл
байдаг шинж тэмдэгт нь болохоор одоо таны элэг хорт бодисыг бүрэн задалж хоргоожуулж чадахгүй хорт бодисыг үлдэгдэл бийтжүүлдээд хэд ачаалал үүссэн тохиолдолд хоол боловсруулах эрхтний асуудал үүсч эхэлдэг. Амнаас эвгүй өнөрт нь ядарн, сулдна, өтгөн хатна, толгоо өвдөн, дааврын тэнцвэргүй байдал үүснэ, арьс захтна, тууралт гарна, хашил, экзем бий болно. За тэгээд үе мөч өвдөн, нөгөө тархины манан буюу brain fog штэ ингээ мартамхай болох жоохон ер нь бол баг манараа болох гэд хэлчих болно. Ингээд барьсан тавьснаа жоохон ингээд будлаа тий энгийн юмн дээр жоохон мартагнаад байх юм бол бас яг тэр шинж тэмдэг орно. Тэгээд цочимтгоо олно. Юмнаас амархан цочоод байвал бас яг таны биед хорт бодис ингээд хорт бодисыг үлдэгдэл үсээд илэгжин хит ачаалсны шинж тэмдэг. Тэгээд альва бодис хит мэдрэг болно. Маш амархан харшилдаг болно. За тэгээд хүмүүсийн хамгийн их хилээд байдаг жингээ хасаж чаддгүй болно. Ерөөсөө жинжин буурахгүй жингээ хасах гэж яаж ч оролцсон ингээд юм зүрүүд тарга гэх юм уу тийм юм үсээд жингээ бууруулж чадахгүй байх. Иймэрхүү шинж тэмдгүүд илэрдэг. Гэхдээ энэ бол ердөө цөөн хідэн нь л эннээс илүү олон шинж тэмдгүүд байдаг гэсэн. Энэ бол зөвхөн цөөн хідэн. За тэгээд элэг хит ачааллаж одоо элэг стрессний шинж тэмдэг нь бас яг цээжний баруун хэсэгт өвддөг гинэ. Цээжний баруун хэсэгт өвдөж бас яг энэ шинж тэмдэг. Тэгээд гэдэс дүүрэх, унгах, хий гарах, тэгээд гүйлгэх, суулгах гэх мэт зүйлс бас ажиглагдаж болдог гэж байгаа. За тэгвэл энэ элэгний одоо доголдол буюу энэ хит ачаал, хорт бодисын хит ачаал нь бамбаа булчирхай өвчнөд ямар холбоотой юм? Хашимото өвчнөд ямар холбоотой талаар одоо хэлье. За тэгээд элэгний үйл ажиллагааны алдагдал энэ хоргоожуулалттай холбоотой шинж тэмдгүүд нь ерөнхийдөө бамбаа булчирхай өвчний шинж тэмдэгтэй адилхан. Ингээд нөгөө бие биенийхээ дор одоо нуугддаг гэж хэлж болно нэг юм тий. Ер нь шинж тэмдгүүд нь яг түрүүн хэлэхэд адилхан байгааз тэгэхээр ийм адилхан шинж тэмдэгтэй учраас ерөнхийдөө ингээд элэгний дээр юу н одоо юу гэмдэ нийтлэг шинж тэмдэгтэй адилхан тэнгуут бамбаа булчирхай өвчний шинж тэмдэг илэрч байгаа учраас бамбаа булчирхай өвчтэй үед элгийг нь ингээд анхаарахгүй, элгийг нь шалгахгүй орхигдуулах тийм тохиолдлууд байд юм байна л да. Тэгээд бас нөгөө талаасаа элэгний үйл ажиллагаа доголдсноос болоод бамбаа булчирхай үйл ажиллагаанд нөлөөлөх тохиолдол байд юм байна. Тэгэхээр аль нь ингээд бие биентэйгээ холбогддог гэж ойлгож байна. Яг түрүү миний эхний хэсэгт ярьжсэн элэг Т4 дааврыг Т3 даавар болгож хувиргахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэсэн. Тэгэхээр элэг хордоод элэгний ачаал хит нэмэгдсэн болвол энэ үүргээ бүрэн гүйцэтгэлүүлж чадахгүй. Нөгөө Т4 дааврыг Т3 даавар болгож зөв хөрвүүлж чадахгүй. Тэгэхээр танд бамбаан дааврын дутагдал буюу гипотиреодизмын шинж тэмдэг илэрч болцсошгүй. Тэгэхээр зарим хүн бол одоо жишээлбэл би яг хашимото өвчтөй биш хэрнээ бамбаа булчирхай дааврын дутагдaltaй гипотиреодизмын шинж тэмдэг надад маш ихээр илэрдэг. Тэгээд одоо хүртэл хичнээн эмээ уудаг ч гэсэндээ биеийн байдал яг хэвэн болохгүй байгаа хгүй юу. Тэгэхээр би яг ингээд нөө элэг зүс гээд уншаа судлаад явцад магадгүй миний элэг зүсний үйл ажиллагаа муу байдаг болохоор миний яг ууж байгаа юм ч гэсэн нөлөөлөхгүй гэж магадгүй гэж бодоод байгаа. Одоо яг биеинд байх ёстой яг зохих ёсоор Т4-ийг Т3 болгож хувиргаж чадахгүй ингээд дутагдалд орж хахад бидний ууж байгаа юм чинь өөрөө идэхгүй Т4 даавар юм штэ. Т3 байхгүй. Монголд бол Т3 даавартай юм бэдгүй билээ. Тэгэхээр зөвхөн Т4-тэй имийг уухлаар тэр уусын Т4 чинь ахаад Т3 болж хувирах ёстой байдаг. Гэтэл элэгний үйл ажиллагаа нь асуудалтай тэгээ элэг нь ингээд хорны хит ачаалтай болсон болвол хичнээн тэрийг нэмэлтээр уусан ч гэсэн дахиад зөв зохистой Т3 даавар болгож хувиргаж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр энэ гипотиреодизмын шинж тэмдэг айрлахгүй ингээд үргэлжлээд байна л гэсэн үг. Тийм болохоор та нар ч гэсэндээ элэг зүснийхээ үйл ажиллагааг хэр байгаа дээр анхаарал хандуулаад эмчит үзүүлээд тийх нь хэрэгтэй шүү. Ерөөсөө буруудах юм байхгүй. За тэгээд энэ нөгөө Т4 даавар, Т3 даавар гэх мэтчлэн эмтэй холбоотой
яг би өмнө нь пост оруулж исэн Facebook хуудас дээр. Тэгэхээр яг тэр талаар сонирч байвал миний левотироксин хэмжээ нэмэхэд нөлөөлдгүү гэсэн пост байгаа Facebook пост дээр. Тэрийг уншиж сонирхороо тэгвэл яг нөгөө эмнийхээ талаар илүү нарийн ойлгоход чинь туслая шүү. За тэгээд үргэлжлүүлээд хэлэхэд Т3 дааврал бидний биед үс ургах, бодисын солилцоог идэвхжүүлэх, илүү ирж хүчтэй, энергитэй байхад тусалдаг одоо идэвхжүүлэгч юм даавар бүр маш олон зүйлд оролцдог. Саяны хэд бол бас л цөөн хэдийн дурдж байгаа. Ер нь бодисын солилцоо ингээд яг бүрэн ингээд яг зөв явахад Т3 даавар хэрэгтэй байгаа хгүй. Тэгэхээр бодисын солилцоо удаан байгаа л энээс болоод нөгөө гипотиреодизмын маш олон шинж тэмдгүүд илэрдэг. Тэгэхээр энэ даавар хувиргалт бол маш чухал. Тэгэхээр даавар хувиргалт чухал гэхлээр илэгний үйл ажиллагаа бас ахаад чухал болж байгаа. За тэгээ Хашимото өвчтөе хүмүүсийн заримд нь болохоор нөгөө хоол хүнснээс эмнээс харшлах хоол хүнс эмэндээ хит мэдрэг болох тийм тохиолдлууд байд юм байна л да. Ер нь зүгээр өмнө нь хэрэгэлдэг байсан зүйлсээ харшлаад хэтэрхий мэдрэг болоод тэгэхээр энэ бол бас л илэгний үйл ажиллагаа суларсныг илэрхийлэх шинж тэмдэг. Энэ ихэвчлэн нөгөө бие дагуулдаг хорт бодисын үлдэгдэл төр хоцрогдолтой холбоотойгоор хүрээлэн буй орчинд бүх зүйлс хариу үйлдэл реакц үзүүлээд хашилж эхэлдэг юм байна. Тэгэхээр яг Изабелла эмч өөрөө болохоор хэлжлээ нохооноосоо хашлаад бүр орныхоо матраснаас хашлаад яг нөгөө Калифорни мужид байдаг мод бараг бүх төрлийн модноос хашлаад гээд бүх юмнаас хашилдаг бүр амар эмзэг болсон байсан гээд тэгэхээр энэ бол нөгөө илэгний үйл ажиллагаа илгэнд хорт бодисын үлдэгдэл үүссэнтэй холбоотой. Тэгэхээр Хашимото өвчтөе хүмүүс ингээ хоолны дэглэн бариад имээсээ уугаад тэгээд амин нэм нөгөө витамин эрдэсээ нөхөд байгаа ч гэсэндээ биеийн байдал сайжрахгүй байвал та нар илэгнийхээ үйл ажиллагааг судлаарай, илгээ үзүүлээрэй, төсөө үзүүлээрэй. Тэгээ би өмнөх подкаст дээр бас хэлжсэн цөс хангалттай ялгархгүй болвол Д витаминыг уусан ч гэсэндээ нөхөгдөхгүй. Д витамин бол тосонд уусдаг витамин болохоор тэгэхээр илэг цэснийхээ үйл ажиллагааг эмчүүд үзүүлээд хянуулсан байхад зүгээр шүү. За тэгээд үргэлжлүүлээд ярахад хорт бодисын их ачааллын шалтгаан юу вэ? Тэгэхээр бидний одоо амьсгалж байгаа агаар, ууж байгаа ус, идж байгаа хоол хүнс, за тэгээд арьсан дээрээ түрхэж байгаа гоо сайхны бүтээгдэхүүн мөн цэвэрлэгээний бодис гээд энэ бүхэнд нөгөө маш олон төрлийн химийн бодис орсон байдаг. Тэгээд ер нь бол бид нар өдөр тутамдаа үргэлж ингээд маш олон химийн бодис донд явж яадаг. Тэгээл амьсгалахтаач, ус уугатаач, хоол идэхтэйч тодорхой хэмжээгээр бидээ ингээд тэр бүхнийг шингээж авч яадаг гэсэн үг. Тэгээд энэ олон бодисын одоо нөлөөлөл нь ерөөдөө бамба булчирхаад сөрөг нөлөө үзүүлдэг юм байна л да. Тэгээд бамба булчирхаад сөрөг нөлөө үзүүлэхээр ахаал нөгөө бодисын солилцоо гэл ер нь бол энэ бүх эргэтэн чинь хоорондоо холбоотой яг нэг тустай юм байхгүй шүү дээ. Бүгд хоорондоо холбоотой ажилладаг болохоор яг ингэж нөлөөлөл үзүүлдэг. За тэгээд жишээлх юм бол хуванцар дагуулгаддаг нөгөө хуванцар сав хуванцар хооронд дагуулгаддаг BPA гэдэг бодис. За тэгээд шар буурцаг фталат гэдэг гоо сайхны бүтээгдэхүүн юм анхлын үнэр нэмдэг бодис. Тэгээ парабан зэрэг ксиноэстроген бодисууд байд юм байна. Энэ нь болохоор эстрогений нөлөөг дуурайдаг химийн бодис юм байна л да. Тэгэхээр яг эстроген даавар гэж хэлж болохгүй ч гэсэн яг адилхан нөлөөлөл үзүүлдэг одоо сүүдэр эстроген гэж хэлжүүл болт юм болоо. Тийм бол ийм дуурайдаг химийн бодис. Тэгэхээр энэний улмаас болоод нөгөө бид юу үсдэг дааврын тэнцвэргүй байдал үсээд алдагдаад тий бамба булчирхаа өвчлөл үсээд бүр тэрч байтугай дархлааны системийн буюу аутоиммуны өвчлөл үүсгэж гисэндээ эдгээр энэ одоо орчин тойрондох химийн бодисын нөлөөлөл байд юм байна. За тэгээд BPA бол хуванцар савнд байдаг. Тэгээд зөвхөн хуванцар савч гэлтгүү нөгөө дэлгүүрийн баримт байдаг шүү дээ одоо киноны тасалбар дэлгүүрийн баримт гэдэг нэг юм яг цаас гэхэд цаас биш нэг юм нэг гялгар нэг тийм сонин цааснууд байдаг шүү дээ. Тэд нар ч гэсэндээ энэ BPA буюу хуванцарт агуулгадаг бодисыг
өөрсдөө агуулд юм байна. Тэгээ эдгээр нь энэ хунцар дотор агуулгаддаг BPA гэдэг нь нөгөө түрүүний миний хэлээд байсан идэвхтэй даавар болох Т3 дааврын рецепторуудыг эсэргүүцэж дайсагнадаг гинэ. Тэгэхээр ерөнхийдөө Т3 дааврыг ингээд үгүй хийж яадаг гэд хэлчихэд нэг буруудах байх. Тэгээд энэ ксеноэстрогонууд нь одоо арьс арчилгааны бүтээгдэхүүн, тэгээд хуванцар хүнсний бүтээгдэхүүнүүдээс ч гэсэндээ маш их олддог. Тэгээд яг сонсгон бол эстроген гэдгийн уртад ксено гэсэн ухтур залгацсан тийм үг гэлээ. Тэгээд нөгөө ижил төрлийн нөлөө үзүүлдэг химийн баз гэдэг байгаа шүү дээ. Ксеноэстрогон гэдэг. За тэгээд бүр бактери эсрэг савн шүдний үнэр дарагч үсний шүршигчээс ч гэсэндээ энэ одоо ксеноэстрогоны нэг төрөл болох триклозан гэдэг бодис олддсон байна л да. Энэ бамбаа булчирхаан дааврын бүтцтэй төстөө тийм бамбаа булчирхаан дааврын бүтцтэй төстөө мөртлөө илүү хордлого үүсгдэг ийм бодис байт юм байна. Тэгээд Америкийн хүнс ба эмийн удирдлагаас болохоор энийг бол одоо янз бүрийн бүтээгдэхүүн хэрэглэхийг бол хариулсан гинэ. FDA энэ болохоор яг Америкийн хүнс ба эмийн удирдлага юм байлээ. За тэгээд тэр нөгөө орчин тойрны одоо энэ маань болохоор яг илгэнд ачаал үүсгдэг зүйлийг би яриад байгаа шүү дээ. Тэгээд тэгснэ бамбаа булчирхаан дээр орчлоор та нар бас гайхаад байж магадгүй. Гэхдээ ер нь бол бүгд холбоотой учраас л ярьж байгаа. Тэгээд энэ орчин тойрны химийн бодис бохирдолтой холбоотойгоор л энэ хит ачаалал үүсдэг болохоор энийг хэлээд байгаа. За тэгээд бромид, хлорид зэрэг галлион бодисууд галлоген гэж хэлдэг те. Химийн хичээлээр үздэг тэр нөгөө галлогенууд энэ төр гээд. Тэгэхээр яг тэр галлоген гэдэг бодисууд чинь бамбаа булчирхаадах рецепторуудын цэгийг эзлээд бамбаа булчирхаа идэд хуримтлагдан йодтой төстөө бүтэц үүсгээд тэгээ бамбаа булчирхаа эсийг үхэлд хүргэдэг гинэ. Тэгэхээр энэ бромид, хлорид гэдэг галлоген нь дахиад яг тайлбарлах юм бол бамбаа булчирхаа идэд хуримтлагдаад йодтой төстөө бүтэц үүсгэж бамбаа булчирхаа эсийг үхэлд хүргэдэг. Тэгээд улмаар энэ нь аутоиммуны өвчин үүсгэх магадлалтай байдаг гинэ. Ер нь бол одоо энэ орчны бохирдлоос энэ химийн процесс болоод аутоиммуны өвчлөл үүсдэг гэсэн үг. Тэгэхээр хэрвээ яг таны Хашимото өвчин энэс бол үүссэн бол та өөрийнхөө эргэнд хойрондох тий бромид, хлоридын хэрэглээг ингээд хасаад биеэ энэ хорт процесс цэвэрлэх юм бол таны бие эрс сайжраад эрүүл яг хүнтэй адилхан илүү эрт хүчтэй энергитэй байх боломжтой гэсэн үг шүү. Яг ингээд магадгүй би байнга ингээд ийм сөрөг юм яриад байгаа болохоор хүмүүст ингээд айгүй хэцүү санагдаа. Одоо энэ өвчнийг яалтай байлаа ёстой хэцүү өвчин тусчээ гэж жоохон сэтгэлээр унах ч юм уу балмагдах зүйлс гарч иж магадгүй. Гэхдээ Хашимото хэдийгээр аутоиммуны өвчин идэгрэхгүй гэж ярьдаг ч гэсэндээ Изабелла эмч бол Хашимото өвчнөө ингээд идгээгээд эрүүл хүн шиг биш ээ. Эрүүл шүү. Эрүүл амьдраад явж байгаа юм маш тод жишээ шүү дээ. Тэгээд тийм хүмүүс маш олон байгаа. Хэдийгээр бүрэн идгэрдэг өвчин биш ч гэсэн та энийг буцаагаад одоо урвуулад яг эрүүл байсан үетэйгээ адилхан амьдарч болно гэсэн үг. Тэгэхээр амьдралынхаа тодорхой нэг хөвшил зуршлуудыг өөрчлөөд тэгээд аутоиммуны өвчтөө гэдгээ бүр ингээ мартаад Хашимото өвчин гэдгийг мартаад эрт хүчтэй эрүүл амьдрах боломжтой. Гол нь нөгөө нэг таны өвчлөлийн үндэс суурь шалтгаан нь юу байсан бэ гэдгийг олчих юм бол тэрийгээ ингээд юу хагаад өөрчлөөд бие хоргоожуулаад ч юм уу хэвэн болж болно. Изабелла эмчийн хувьд болохоор нөгөө Чернобылийн хүүхэд гэж өөрийгөө хэлжсэн. Тэгээд яг Чернобылийн цөмийн цахилгаан станд дэлбэрэх үед тэнд байсан. Тэгээд цацраг идэвхт байцын хордлогод орсон юм байлээ. Тэгэхээр тэрнээс болоод ерөөдөө бамбаа нь өвчлөө. Тэгээд аутоиммуны өвчлөлттэй болсон гэж үзээд тэгээд тэр үндэс яг тий бүр багасаа эхлээд тэгж хорцсон байна гэдгээс ингэж имчилгээгээ эхэлсэн байлээ. Тэгэхээр та нар бас энэ дээр өөрсдөө бодоорой, судлаарай. Тэгээд энэ яг бромид, хлорид ч юм уу энэ зэрэгээс болсон бол энийг хэрэглэнээсээ хасчихад эрүүл болж болно шүү. Санаа зовлтгүй. За тэгээд цааш нь ахаад хэлэх юм бол судалгаанаас харахад галлоген агуулсан
бодисын өндөр түвшинд өртсөн хүмүүс бамбаа булчирхай эсрэг биеийн өвчлөл өндөр байгааг тогтоожээ гэх. Тэгэхээр галоген агуулсан бодисыг их хэрэглэх юм бол эсрэг биед бас илүү өндөр түвшинд болоод эсрэг биетийн тоо нэмэгддэг байна. За тэгээд энэ бромид хлорид гэх зэрэг энэ галоген нь хаана юунд хамгийн их агуулгаддаг вэ гэхээр усан бассейнд агуулгаддаг. За тэгээд нарийн боовны бүтээгдэхүүнд агуулгаддаг гэсэн байлээ. Гэхдээ яг ямар бүтээгдэхүүнд нь яаж агуулгадгийг сайн мэдэхгүй байна. Бас яг матрасанд ч юм уу тий. Ер нь бол хаа сайгүй л агуулгаддаг, хаа сайгүй л байдаг л гэсэн байлээ да. Манай Монголд юунд агуулгадж байгаа юм бол да. Ямар ч байсан бассейнд бол холоор маш их байдаг болохоор бассейнд агуулгадж байгаа нь бол тодорхой. За тэгээд бас нэг бамбаа булчирхай үйл ажиллагаанд ч тэр ер нь биеийг хордуулдаг бас нэг галоген бол фотор. За тэгээ фоторын нийтлэг их үүсвэрт нөгөө нэмэлт тижэл савлсан ундаа одоо нөгөө хуванцар сам савлсан ундаа антарт байдаг. Тэгээ шүдний хар улаан цай лазалсан хүнс зажилдаг тамхи зарим эмийн бүтээгдэхүүнд фотор агуулгаддаг. За тэгээд Америкийн нэгдсэн улс, Канада, Их Британий зарим бүс нутагт болохоор шүд цоор хөвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор фоторыг ундны усанд нэмж өгдөг юм байна л да. Гэхдээ фотор шүд цоорхолтоос сэргийлдэг ч гэсэн нөгөө талдаа дотоод хүрлийн өвчин үүсгэх аюултай тийм бодис юм байна. Тэгэхээр би өмнөх тэр нөгөө хамгийн ихний туршилтын дугаар дээр ч гэсэн хэлсэн. Усаа шүүж хэрэгэлдэг болох нь яг бамбаа өвчтэй хүмүүст чухал юм байлээ гэх. Тэгэхээр илэгний үйл ажиллагаанд ч гэсэндээ бас ялгаагүй чухал гэсэн үг. Ер нь л энэ хорт бодисыг багасгаал шүүгээл одоо тий агаар цэвэршүүлэгчтэй, ус шүүгчтэй байх нь бол ер нь зайлшгүй шаардлагатай байлээ гэж энэ мэдээллүүдийг уншихад тэрийг бол айгуу сайн ойлгоод байгаа шүү дээ би. За тэгээд илэгний хит ачаалттай болох эрсдэлтэй хүмүүст ямар хүмүүс байдгийг товч дурдъя. Тэгэхээр хэдийгээр ингээд хортой бодистой харьцаад байдгүй, хорт бодисныг өртдгүү ч гэсэндээ илэгний хит ачаал үүсэх эрсдэлтэй маш тийм эмзэг хүмүүс байд юм байна. Тийм хүмүүс болохоор генийн мутацтай, одоо генийн өөрчлөлттэй ч гэх юм уу, тийм хүмүүс байд юм байна л да. Энийг гомоцистений төвшинг дээшлүүлдэг MTHFR гэдэг генийн мутацийг хэлт юм байна. Гэтэ яг бүр нэг мутац гэж зүгээр гений өөр нэг хувилбар л гэсэн үг юм шүү гэлээ. Тэгээ би энэ талаар бол нэг хавтар гэж цаашлуулж судалсангүй зүгээр дурдаад өнгөрье гэж бодоод орхисон. За тэгээд нэмэлтээр бол нөгөө аутоиммуны өвчтөй хүмүүс. Аутоиммуны өвчтөй хүмүүс бол илэгний хит ачаалалтай тэр нэг хорт бодисын үлдэгдэлтэй байх тийм байдалд өртөх магадлал өндөр байдаг. За дээр нь нэмээд гидсний үрвсэлт өвчтөй, гидсний ямар нэг гэмтэлтэй хүмүүс бас яг адилхан өртөх магадлал өндөр. За тэгээд ер нь бол энэ гидсний үрвсэлт өвчтөй, гидсэн яг юу болвол гидсний ханан ингээд баг зэргийн тий үрвссэн янз бүрийн гэмтэл энтертэй болвол тийм төрлийн хүмүүс шимт хичээлийг дутагдалд ордог, шимт хичээлийг хангалттай биендээ шингээж авч чаддгүй. Тэгсэн хэрнээ хорт бодисын үлдэгдлийг нөгөө гэмтэлтэй хэсгээрээ ч юм аваад цуснд шууд хорт бодисын үлдэгдлийг шингээх аюултай тийм эрсдэл бол байд юм байна. Тэгээд нэмж дурдахад ер нь бол нөгөө гипотиреодизм буюу бамбаа нааврын дутагдлын үед нийтлэг тохиолддог хөлрөх чадвар буурах тэр шинж тэмдэг одоо тэр байдал нь илэгний хит ачаалал, илэгний одоо өвчний төвжрэл үүсэх эрсдлийг бас нэмдэг гинэ. Яг гэхлээр бид нар чинь биеэс хоргууд нөгөө хорт бодисоо ялгаруулахдаа хөлсөөрөө бас ялгаруулдаг. Тэгэхээр тэр нэг ялгарах явц нь муудаад багасч юм бол бас л энэ илэгний хит ачаалал, хорт бодисын нөгөө үлдэгдэлтэй байдалд өртөх магадлал бол өндөр болт юм байна. За тэгээд уламжлалт одоо эмчилгээний аргууд болохоор бас жоо аюултай байж магадгүй гэж хэлж илээ. Одоо илэгний үйл ажиллагаа хэрхэн дэмжих талаар илүү ярилцъя. Тэгээд уламжлалт арга гэхэлэр нөгөө шууд хоргойжуулах ч
ч юм уу биеийг илгийг детокслах тэр зүйлийг хэлж байгаа юм шиг үлээ. Жишээлбэл өндөр тундаа йод хэрэглэх, кофений шаараар бургуу тавих ч юм уу. Тэгээд спирулина, хлорелла гэх мэт зүйлсийг хэрэглэдэг юм уу та. Тийм бодис уух зэрэг тийм эмчилгээнүүд байдаг гинэ. Тэгээд яг би тэр эмчилгээнүүдийн талаар сайн мэдэхгүй болохоор зүгээр бас дурдаад өнгөрийгээл мэдээллийг тэмдэглээд авсан. Тэгээд ер нь бол юу юм бэ? Таны илэг ингээд хорт бодис ачааллаад илэг чинь ингээд үйл ажиллагаанд доголдоод ирсэн байлаа гэд шууд хоргойжуулах ямар нэгэн байдлаар детокслах юмыг хэрэглэх нь тийм ч зөв биш алхам гинэ. Яагаад гэхлээр нөгөө илэгчийн ачааллалтаа маш ингээд стресстэй ядарсан байгаа. Тэнгүү тэрийг ямар нэг тийм хүчтэй бодисоор хүчтэй зүйлээр ингээд хүчээр цэвэрлээд хоргойжуулах үйл явц болохоор хитрхи ингээд нөгөө ачаалалтай байгаа зүйл чинь ингээд одоо хүн ч гэсэндээ хитрхи ингээд ядарсан байхад хин нэгэн хүн туслах гад ирлээ гэхэд ядарсан стресс зүйзээд хэрийг ойлгохгүй ингээд нөгөө өөрийг нь мууг үзэж яана тэр гэж бодох ч юм уу тийм тохиолдол байж болно шүү дээ. Тэгэхээр яг тэрнтэй адилхан хитрхи ачаалаад ядарсан байгаа илгийг хүчээр ямар нэгэн зүйлээр цэвэрлэх гэж хоргойжуулах гэж оролдох үед эсэргээрээ сөрөг урд гарах магадлал байдаг гинэ. Нөгөө илэг чинь яг зөв төгсдөө хариу үзүүлэхгүй байх магадлалтай. Тэгэхээр ямар нэгэн байдлаар та илгээ детоксжуулах байгаа, тийм детокс бүтээгдэхүүн хэрэглэж байгаа, хоргойжуулах байгаа бол заавал эмчийн хяналтанд ор эмчийн заавраар хэрэглэх ёстой. Тэрнээс өөрөө дур мэдээж хамаагүй янз бүрийн юм хэрэглэж болохгүй гэдгийг анхааруулж илээ. За тэгээд ер нь бол тэр илэгний детокс бүтээгдэхүүн гэдэг ер нь зөндөө байдаг. Тэгээд детокс бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол тэрнийх орц найрлагыг бас сайн харах хэрэгтэй. Ихэнхчлэн өндөр тунтай йод агуулсан байх магадaltaй тийм ээ л да тийм бүтээгдэхүүн. Гэтэл өндөр тунтай йод ч нь бол аутоиммуны өвчтөе хүмүүст болвол хориотой штэ бамба булчирхай хашимото өвчтөе хүмүүст өндөр тунтай йод хэрэглэж болохгүй нөө йод чинь таны эсрэг биетийг бүр бүүст хийгээл гэл нэг мэдгээд л дороо өсчин. Тийм болохоор ямарваа нэг юм хэрэглэж байгаа бол орц найрлах нь бүр маш сайн анхаараарай. Тэгээд эмчээс заавал зөвлөгөө аваарай. Хэд ачаалалтай зүйлийг хоргойжуулах чинь тийм амархан биш байдаг гэж хитрхи ачаалалтай байгаа учраас. Яа тэгээд ер нь бол илгийг тэ хоргойжуулах байгаа, илгийг дэмжиж байгаа бол эхлээд бас бөөрийн дээд булчирхай үйл ажиллагааг шалгаад бөөрийн дээд булчирхай үйл ажиллагаанд ямар нэгэн алдагдал гарсан бол тэрийг тэнцвэржүүлэх ёстой тийм байна. Тэгээ шимт хичээлийн дутагдалд орсон бол тэрийг нөхөх хэрэгтэй. Эзний үйл ажиллагаа алдагдсан бол тэрийг бас сэргээх хэрэгтэй. Тэгээ энэ бүх яг зүйлсийг анхаарад аюулгүй болгосныхоо дараа та илгнийхээ үйл ажиллагааг дэмжиж хоргойжуулах жаавал хоргойжуулах зүйлээ хийх хэрэгтэй юм билээ шүү. За би тэгээд дахиад ихнээс нийлээ. Хэрвээ та илгнийхээ үйл ажиллагааг дэмжиж байгаа эсвэл хоргойжуулах ямар нэг зүйл хэрэглэж байгаа бол нэгдүгээр эмчит хандаараа, хоёрдугаар бөөрийн дээд булчирхай үйл ажиллагаагаа эхлээ шалгана. Тэгээ шимт хичээлийн дутагдал байгаа хэсгээ бас шалгана. Эзний үйл ажиллагаа хэвийн байгаа хэсгээ шалгана. Энэ гурвыг шалгаад асуудалтай байвал эхлээд энэ гурвынхаа асуудлыг засаад тэгээд дараа нь илгнийхээ үйл ажиллагааг дэмжих хэсэгтээ анхаарлаа хандуулах ёстой. Тэгээд ер нь бол илгийг шууд хоргойжуулах ч юм уу детокслах гэж үзэж байхаар илгнийхээ үйл ажиллагааг дэмжих зүйлд илүү анхаарах юм бол илгний үйл ажиллагааг илүү зөөлөн замаар дэмжиж одоо бийжин ч гэсэндээ илүү аюулгүй тайван зөөлөн байдлаар хоргоожиж буцаад нөгөө хэвийн байдалтай орно. Тэгэхээр үйл ажиллагааг дэмжчихлээр тэр чинь угаасаа өмнөхөөсөө илүү сайн ажиллана. Тэгээд ачаалал үсээд нөгөө түгжрээд ингээд дараал үссэн байгаа хорт байцуудаа баг багаар сайхан задлаад биес гадагшлуулчихна гэсэн үг шүү дээ. Тийм болохоор энэ дээр анхаарах хэрэгтэй юм байна шүү. За тэгээд байгалийн аргаар эмчлэх сонголтуудыг одоо байгалийн аргаар гэж хэлэх үг тийм янз бүрийн ийм тайрай ч юм уу тийм янз бүрийн хэрэглэхгүйгээр илгний үйл ажиллагааг хэрхэн дэмжих талаар тэгээд энэ нь таны биеийг хэрхэн сайжруулах талаар товч мэдээлэл хүргээд тэгээд өнөөдрийнхөө подкастыг өндөрлөе. За тэгэхээр
Элизабет эмч ер нь бол Хашимото өвчтнүүдтэйгээ харилцаатай уулзахтай ер нь илэгний үйл ажиллагааг дэмжих тал дээр их анхаард юм байна л да. Илэгнийх нь илэг зүснийх нь үйл ажиллагааг нөгөө юу яадаг шалгаж шинжилгээ хүртэл авдаг. Тэгээд илэгний үйл ажиллагаа дэмжих тийм өөрийн протоколтой юм байна. Тэгээд тэр протокол нь болохоор 4 алхамтай. 4 алхамаас бүрдэн. Нэгт нь триггер буюу нөгөө өдөөгч хоол хүнсийг хоолны дэглэмээс хасах. Хоёрт нь илэгний үйл ажиллагааг дэмжих хоол хүнсийг хоолны дэглэмдээ нэмэх. Гуравт нь хорт бодисын хордлогыг багасгахын тулд нөгөө янз бүрийн бодисын хэрэглээг багасгах, орчин тойрноо нөгөө агаарын цэвэршүүлэгч юм уу шүүгч гэх мэт зүйлсийг хэрэглэх. Дөрөвт нь болохоор илэгний нөгөө хоргожуулах 2 үе шатыг хоёулангийн дэмжих гэсэн ийм 4 алхамтай үйлдэл хийж илэгний үйл ажиллагааг дэмждэм байна. Тэгэхээр илэг дэмжихийн илэгний үйл ажиллагааг дэмжихийн зарим давуу талууд гэх юм бол маш олон нөгөө бие дэлгэрч байгаа шинж тэмдгүүд буурдаг гинэ. Жишээлбэл арьс сайхан толгор цэвэр болно. Тэгээд витамин эрдэс бодисыг биедээ илүү сайн шингээдэг болно. Гидсний үйл ажиллагаа ч гэсэн сайжирдаг гэсэн иймэрхүү маш сайхан шинж тэмдгүүд биед илэрч эхлэх юм байна. За тэгээд өдөөгч буюу нөгөө триггер хоолнуудыг хоолны дэглэмээс хасаад ингээд байхгүй болгочихлоор шимт хичээлийн дутагдал үүсээд байдаг нь хэвийн болт юм байна л да. Шимт хичээлийг одоо хоол хүнсээрээ шимт хичээлээ шингээж авч чаддаг болно гэсэн үг. Тэгээд илэг болохоор зөв зохистойгоор хорт бодисыг гадагшлуулж эхэлдэг. Мөн дааврыг илүү үр дүнтэй боловсруулдаг. Тэгэхээр нөгөө хувиргал центр ч гэсэн энд орно гэсэн үг. За тэгээд даавар нь илүү үр дүнтэй сайн боловсроод ирэхлээр эстроген болон прогестерон дааврын түвшин тэнцвэржиж эхэлдэг гинэ. Илүү сайн тэнцвэржин. За тэгээ бамбаа булчирхай өвчтөе хүмүүсийн хувьд бол биеийн байдал бүр илт сайжрна. Яагад гэвэл илэгний олон фермент нь ялгарч хорт бодисыг нөгөө биеэс гадагшлуулахын зэрэг хорт бодисын оронд даавар дээр одоо ажиллана. Энийг дахиад энгийнээр тайлбарлах юм бол илэгний үйл ажиллагаа чинь ингээд сайжраад маш олон ферментүүдийг ялгаруулад эхлэхээр дааврыг зөв хувиргах дээр илэг анхаарлаа хандуулах боломжтой болно гэсэн үг. Одоо өмнө нь нөгөө хорт бодис хэтэрхий их болоод хорт бодисын ачаалал үүссэн байхад илэг зөвхөн хорт бодисыг л хоргоожуулах дээр анхаарал бусад нөгөө олон үүргүүдээ умартдаг байсан гэсэн үг. Одоо хамгийн нэн түрүүнд биеийг хоргоожуулах ёстой. Би хоргоожуулах ажлаа л хийгээд одоо тэр нөгөө дааврыг хэвийн төвшөнд байрах ч юм уу эсвэл Т4 дааврыг зохистой Т3 болгож хувиргах зэрэг тэр үүргээ умартсан байсан гэсэн үг. Тэгэхээр маш олон фермент ялгараад хорт бодисыг сайхан тайван ингээд хоргоожуулаад эхлэхлээр илэг бусад нөгөө өөрийн хариуцсан үүргүүдтэй ч гэсэндээ анхаарал хандуулах боломжтой болоод тэгээд дааврын тэнцвэрт байдал үүснэ. За тэгээд Т3 даавар чинь илүү сайн зөв зохистой хувираад таны биед Т3 дааврын төвшин чинь хэвийн болоод эхлэхлээр бие организм нөгөө Т3 даавраас хамаардаг бүх нөгөө бодисын солилцоо сайн явагдана. Үс унхаа болно, үс сайн аврагна, хүмүүс сайн аврагна гэдэг. Тэгээд нөгөө даарч хүрээд идэг байсан бол тэр хэвийн болно гэд яг бамбаа булчирхай үед илэрдэг олон сүрэг шинж тэмдгүүд чинь бүгд эерэг болно гэсэн үг. За тэгээд бие махбодод бий болсон нөгөө эндоген Т4 даавар эсвэл эмийн хэрэглээгээр ууж байгаа эксоген Т4 дааврын хувиргалт чинь зөв зохистой явагдсанаар идэвхтэй Т3 дааврын Т3 даавар хэвийн болно. Би энийг түрүүн ярьцад тэгээд давтаад ярьчихаас. За тэгээд ер нь бол илэг эрүүл байх нь бидний бие бамбаа булчирхайн дааврыг ашиглахаас гадна бидний ууж ийм илүү өөр нөлөөтэй байхад тусалдаг. Тэгэхээр бидний бие өөрсдөө ялгаруулж байгаа дааварт ч тэр нэмэлтээр ууж байгаа имээ зөв зохистой хувирахад ч тэр илэг эрүүл байх нь бүр маш чухал. За тэгээд ерөнхийдөө энэ дааврууд хэвийн болоод хоргоожлолтоо яваад ирэхлээр илүү их хүчтэй болно. Үс илүү сайхан ургана.
жим бас хасагдаж эхэлнэ гэсэн үг. Нөгөө хасагддаггүй зүрүүд тарах чинь илэгний үйл ажиллагаа хэвэн болоод ирэхлээр сайхан тураад та бас гойлог болно гэсэн үг. Тэгэхээр энэ бол бас айгүй сайхан мэт. Би ер нь бол илгээ хурдан дэмжиж гэж ерөөсөө би илгнээс болоод жим бас бурахгүй байгаа. Имээ буруутгаад байсан чинь илгэн доголцсон байсан байж магадгүй юм шиг санагдаад байгаа. За тэгээд одоо алхмуудаа танилцуулъя. Одоо айгүй тийм таатламжтай гоё юм ярьж байгаа болохоор би өөрөө хүртэл сэргээ авчлаа амар тийм итгэл найдвараа алдаж болохгүй шүү. Ийм сайхан эерэг өөрчлөлтүүд орж олно шүү гэдэг зүйл рүү орж байгаа болохоор өөрөө ч гэсэн сэтгэл сэргээд нэг тийм ярахад хүртэл гоё урамтай. За тэгээд алхам 1 өдөөгч хоолыг хасах. Энд болохоор глютен яг л нөгөө аутоиммуны өвчний үед хоригддог хоолнууд байгаа. Глютен, сүү цагаадэ, элэн чихэр, шар буурцаг, алкогол, тэгээ кофеин. Кофеин гэхлээр чинь зөвхөн кофе гэлтгүү нөгөө улаан цай, хар цайнаас ордог штэ. Тэрийг харах хэрэгтэй. За ийм төрлийн хоол хүнсийг хасгад л болно. Тэгэх юм бол таны илэг ч гэсэндээ тэгж ихтэй ачаал үүсэхгүй гэсэн үг. Илэг эднэрийг бас задлаад хоргоожуулах гэж бас ядардаг байна штэ. За тэгээ 2 дэмжих хүнс. Илэгний үйл ажиллагааг дэмжих хүнсийг хоолны дэглэмдээ нэмнэ. За тэгэхээр одоо миний дурдах байгаа тэр хоол хүнсийг өөрийнхөө дэглэмд нэвтрүүлснээр хоргоожуулах үйл явцыг зөөлөн бөгөөд үр дүнтэй байдлаар дэмжинэ гэсэн үг. Маш тийм аажмаар сайхан тий. Огцом ингээд нөгөө детокслдаг юм хэрэглэж илгээг ингэж хямраахгүйгээр аажмаар зөөлөн замаар илгээнийхээ үйл ажиллагааг дэмжснээр таны бие хоргоожин эрт хүчтэй олно гэх нөгөө гой зөндөө олон эерэг үр дагаврууд ч гарч эхэлнэ. За тэгэхээр Изабелла шүү дээ. Изабелла Винц би хаяа ингээд нэр халаад байт юм аа. Изабелла эмчийн санал болгож байгаа 11 хүнс байгаа. Тэгээ одоо яг би хамгийн сайнаас нь эхлээд доош нь дурдна. Тэгэхээр нэгт хэлж байгаа зүйл бол хамгийн сайн нөлөөлдөг, хамгийн ач холбогдолтой хүнс гэсэн үг шүү. Тэгээд яг 11 хүнс байгаа. Би яг 11-ээр нэгүүлгээр нь дугаарлаад хэлье. За нэгдүгээрт нимбэгтэй халуун ус. Өглөө босоод нимбэгтэй халуун ус уух нь илгэний үйл ажиллагааг маш сайн дэмждэг. Тэгэхээр энэ бол маш энгийн бөгөөд маш амархан тэгсэн мөртлөө хамгийн сайн үйлчлэгээтэй арга. За хоёр дахь нь ногоон өнгийн смути. Ер нь ногоон өнгийн ургамлаар хийсэн смути уух нь бас илгэний үйл ажиллагааг маш сайн дэмждэг гэж хэлсэн байлаа. Тэгээд тэр ногоон өнгийн смути хийх жорыг нь би тэгж аваад постоор тусдаа оруулъя. За тэгээ гуравт нь хүрэн манжаа. Хүрэн манжаа хэрэглэх нь илгэний үйл ажиллагааг сайн дэмждэг байна. За тэгээд тоонолжин цэцгийн ногоо. Cruciferous vegetable гэдэг ямар сайн хэлж вэ? За cruciferous гэдэг нөгөө хүнсний ногоо байгаа. Монголоор болохоор тоонолжин цэцгийн ногоо гэдэг юм билээ. Брокколи, буржгар байцаа гэх мэтчлэн тийм төрлийн ногоонууд байгаа. Тэгээ энийг би бас яг энэ төрлийн ногоонуудыг тусдаа постоор оруулъя. За тэгээд тавт нь нөгөө cilantro Испанд ургадаг нэг ургамал гэдсэн тэр орж байгаа. Энэний тос мос ч бас аягүй сайн гэж би туршилтын дугаар нөгөө тэг дугаар дээр ярьжсэн шүү дээ. Тэр ногоо орж ирлээ. За 6-ад нь эслэг агуулсан бүтээгдэхүүн хүнс хэрэглэх нь сайн. 7-ад нь үрт нахиалдаг ногоо. 8-ад нь ногоон жуус буюу холорфил ургамлын ногоон шүүсээс гаргаж авдаг шүүс. Энэ бас илгэний үйл ажиллагааг дэмждэг сайн. За 9-т нь даршилсан хүнс. Даршилсан хүнс гэдэгт нь жишээ нь кимчи тэгээд нөгөө sauerkraut гэдэргээ байд юм а. Тим юмнууд их ер нь даршилсан хүнс гэдэг хайх юм бол бас гарч ир. Тэгээ энийг би бас постоор оруулсан дээр ах ямар хүнс байдгийг нь. За тэгээд 10-т нь turmeric. Ер нь turmeric-ийг усан найруулж уусан ч хоолндоо хийж идсэн ч амар сайн гэдэг штеп. Тэгэхээр ялцчгүй тийм байлээ. Тэгээд нөгөө амтлагчаар ч юм аваад хоолндоо хийж хэрэглээд байвал их сайн. За тэгээд 11-т нь болохоор жимсгэн зэрлэг жимс. Яг ялангуяа манай Монголд урдаг нэрс, гүзээлцгэн, хад, айнс гэх мэтчлэн зэрлэг жимс.
За энэ 11 хүнсийг хоол хүнсэндээ нэмж хэрэглэснээр та илгэний үйл ажиллагаагаа маш тааламжтай зөөлөн байдлаар дэмжиж тэгээ хорт бацыг биеэсээ ялгаруулах боломжтой Т4 дааврыг зөв зохистойгоор Т3 даавар болгоод дааврын тэнцвэртэй байдалд ч гэсэн орох боломжтой. За тэгээд ер нь бол өглөө босоод хамгийн ихэнд нэмэгтэй халуун ус уугаад тэгээд ойролцоогоор 1 цагийн дараа нөгөө ногоон смутигээ найруулад уучих юм бол сайн гэж хэлээ. Тийм маягаар хооллох юм бол илгэний үйл ажиллагааг маш сайн дэмждэг. Тэгээд смути нь болохоор ингээд нөгөө хоолигчнд халаад бүр ингээд задарсан маш олон жижиг болоод одоо шингэхэд амархан болцсон байгаа учраас илүү биед ачаал өгөх нь баг. Тэгсэн мөртлөө татгалан мэдрэмж төрүүлэн тэгээд шимт хижээл сайтай тэгээд биеийг цэцгэж өдрийн турш ирч хүчтэй байхад тусалдаг гэсэн байлаа. Тэгээд би энэ смутиний жорыг та нарт тусна харуулж өгнө. За тэгээд 3 дахь алхам бол хортой нөлөөг бууруулах. Тэгэхээр нөгөө түрүүний хэлжсэн хлорид, бромид гэх юм уу тэр бодисуудаас зайлшгүй хоол байх гэсэн үг. Тэгэхээр энд болохоор жишээ нь одоо хөдөө аж ахуйн нөгөө газар тариаланд хортон шавжийг устгах гад нөгөө пестицид их цацдаг штэ гербицид гэдэг. Тэгэхээр энэ болохоор бас яг нөгөө илгэний үйл ажиллагааг доголдуулахад нөлөөлт юм байлээ. Тэгэхээр айл болох юу байвал зүгээр органик хүнс хэрэглүүл зүгээр. Тэгээд болдог бол бараг өөртөө ногоогоо тариад хэрэглүүл илүү зүгээр л юм шиг байгаа. Тэгээд боломж байхгүй юм чинь. Тэгэхээр аль болох органик ногоо хэрэглээрээ. Органик жимс одоо алим ч юм уу лир энтергээл хэрэглэе гэхлээр тэр ер нь л юм хортон шавж устгадаг тийм пестицид энтер цацсан байдаг. Хамгийн өндөр агуулмжтай тийм хамгийн өндөр агуулмжтай жимсэнд болохоор алим тоор усан үзэм зэрэг ордог гэж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь Монгол зэрлэг жимсэл эзэн л дээр юм шүү байна. Тэгээд эсвэл яг сайн органик жимсээ аваад идвэл зүгээр. За тэгээ хоёр дахь хордлого болохоор мөнгөөс. Би өмнө нь нөгөө мөнгөөсний тухай тэг дугаар дээр ярьсан. Тэгээд энэ дээр харин нэмж хэлэхэд зарим далайн загас нөгөө мөнгөөсийг ихээр агуулсан байдаг гинэ. Далайн дээр яг мөнгөөсийг бидээ шингээждэг тийм төрлийн загас байдаг юм байна. Тэгэхээр жишээ нь тунаа загас тийм загасанд ордог гинэ. Тийм болохоор тунаа загасыг нэг хэрэглэх хэрэггүй. Сэлэм загас бас мөнгөн усны агуулмж өндөртэй. Тийм болохоор та одоо үнэхээр ингээд тунаа загас ч юм уу сэлэм загасанд дуртай болвол ядаж тэр загсны хэрэглээгээ сард 2 удаа байхаар бодож хэрэглээгээ хязгаарлаарай гэсэн байлээ. Маш бага болгох хэрэгтэй. Тэгээд манай монгол хүмүүсийн хувьд харьцангуй гайг байх гэж бодож байна. Бид нар чинь нэг тийм загас идэх болохоор далайд байдаг биш одоо нуурын ч юм уу голын загас бол харьцангуй гайгүй зүгээр асуудалгүй. Тэгэхээр тунаа болон сэлэм загас тэгээ сармагчингийн хаан гэдэг загас бас байдаг юм шүү. Тэгэхээр тэрийг бас битгий хэрэглээрэй. За тэгээд тунаа загас гэхлээр нөгөө лазалсан төрлөн ч гэсэн орж байгаа штэ болохгүй. За хөнгөн цагааны хэрэглээг бас багасна. Хөнгөн цагааныг олон төрлийн нөгөө тоогоонд хэрэглэдэг гинэ. Тэр нь болохоор одоо түлэгддэггүй, зуралддаггүй, наалтдаггүй тоогоонд хөнгөн цагааны орц байдаг. Тэгээд энэ нь болохоор бас яг илгээр юм хортуулдаг бодистой орд юм байна. Тийм болохоор галтгооны хэрэгслүүд дандаа ган тоогоо байвал сайн гэсэн. Тэгэхээр ган тоогоо хүний нэрэлж юм шиг болчихлоо. Ган бүтээгдэхүүнүүдийг хэрэглээрээ гангаар хийсэн. За тэгээд дараагийнх нь футор. Тэгэхээр усаа шүүх хэрэгтэй, ундны усаа. Манай Монгол одоо футор байд юм бол ямар ч гэсэн холоор бол байгаа шүү дээ. Тэгэхээр ундны усаа шүүх хэрэгтэй. Шүдний футор авалаагүй шүдний хэрэглэх хэрэгтэй. Тэгээд зарим ногоон цайнд бас футор байдаг гэж хэлээ. Тэгээ хар цайнд бас байдаг. Тэгэхээр цай авахтаа ч гэсэн болж өгвөл орцыг харах хэрэгтэй. Тэгээд футорынх нь орц нь гол нь байд юм болов яа гэм бол. Тийм болохоор футорын агуулмжтай зүйлсээс татгалзаарай. За тэгээ бусад нийтлэг ингээд нөгөө нэг хордуулдаг бодис түрүүний миний дурдсан ксеноэстроген
дуурайдаг химийн бодис хуванцар дагуулдаг гэд хэлсэн шүү дээ тий. За тэгээд хуванцараас олддог BPA буюу бисфенол А гэдэг бодис холлоор усны систем бассейнд байдаг бром хуванцар бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн хийж үсэн ундаа. За тэгээд гал тэсвэртэй бүрхүүлтэй зүйлс бром агуулдаг тийм ээ. Тэгэхээр бром агуулсан зүйлийн хэрэглээгээ бас багасгах нь лити гэдэг бодис бас имнээс болон ундны уснаас зарим үед алддаг гинэ. Тэгэхээр ерөөсөө л ундны усаа шүүх хэрэгтэй. За тэгээд хар тугалаг, кобальт, кадмий гэх мэт бас хүнд металлууд. Тэгэхээр энэ хүнд металлууд бол өвлийн цагт манай Монголын агаарын бохирдолд бол агуулгаддаг. Тэгэхээр агаар цэвэршүүлэгч хэрэглэх хэрэгтэй. За тэгээд гоо сайхны бүтээгдэхүүн дунджаар эмэгтэй хүн өдөрт 108 ширхэг химийн бодисыг бидэд хүргэдэг гэсэн судалгаа байдаг гинэ. Тэгээд тэдгээрийн олонх нь хортой хальц агуулсан байдаг. Тэгээ энэ болохоор одоо бидний өдөр тутмын арьсандаа төрж байгаа тэр нөгөө химийн бодис дотор л агуулгадж байгаа гэсэн үг. Тэгэхээр та гоо сайхны бүтээгдэхүүний орцыг бас сайн шалгаад аль болох органик бүтээгдэхүүн хэрэглээрэй. За тэгээд агаарын бохирдол бас мэдээж байгаа. Тэгэхээр бас агаар цэвэршүүлэгч хэрэглэнэ. За тэгээд хамгийн сүүлийн буюу 4 дахь алхам нь хоргоожуулах замыг дэмжих. За тэгэхээр лимфийн систем гэж байгаа. Энэ болохоор шингэн тунгалгын систем буюу нөгөө шингэнээр хорт бодисыг ялгаруулах үйл явц тэр системийг хэлж байгаа. Тэгэхээр хорт бодисыг зөөвөрлөх, устгах үүрэгтэй тул баг зэрэг арьсаа ингээд нөгөө үрж угаах, эсвэл дасгал хийж тэр нөгөө шингэн тунгалгын системээ урсгалыг нээж өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол хорт бодис илүү сайн гадагшлана гэсэн үг. Тэгэхээр нөгөө 2 дахь үе шатанд чинь шингэнээр хорт бодис ялгардаг гэсэн шүү дээ. Тэгэхээр та хөлснийхөө болчирхааг нээх хэрэгтэй гэсэн. Тэгээ энэ болохоор нөгөө массаж эмчилгээтэй бас айгүй сайн нөлөөтэй байдаг гинэ. Тэгээд энэ дээр бол ерөөс яг хөлсний болчирхаа арьсны талын одоо бид нараас хамаарсан тэр дэмжлэгээ л хийхийг хэлж байгаа юм билээ. Тэгэхээр арьс бол хамгийн том эрхтэн хүний. Тэгээд хорт бодис янз бүрийн тэр ялгадас бодисыг биеэс гадагшлуулахад хамгийн том нь бөгөөд хамгийн сайн гаргадаг хэрэгтэй. Тэгэхээр хөлрөх бол маш сайн. Та хөлсний болчирхаагаа нээж хөлрөх аргыг сайн олох хэрэгтэй. Тэгээд энэ нь болохоор дасгал хөдөлгөөн заашгүй шаардлагатай. Мөн саун эмчилгээ бас байж болно. Саун суух, халуун йог хийх, өөр ямар нэгэн хөлсөө гаргах дасгал хөдөлгөөн хийж аль болох сайн хөлрөх нь бас илэгнийхээ нөгөө хоргоожуулах үйл явцыг дэмжиж байгаа бас нэг тийм сайн арга болно гэсэн үг. За тэгээд ер нь бол ийм байна. Ингээд өнөөдрийн подкастын дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. За би аль болох богинохон байдлахыг хичээсэн боловч ахаал бараг цаг орчим болчлоо. Тэгээд яг жоохон нэмж тайлбарлаж нуршсаар байгаа гэхгүй яа. За тэгээд дараагийнхаа дугаараар эстроген дааврын талаар яриа гэж бодож байгаа. Бас л нөгөө илэгний үйл ажиллагаатай холбоод хоргоожлолт даавартай холбоотой юм чинь яриа гэж ерөнхийдөө бодож байна. Эсвэл нэг удаа дундуур нь арай өөр нэг жоохон entertainment ч юм уу хөнгөн сэдв ороод арай хөвчлөлтөө юм яриулж бас зүгээр ч юм уу гэж бодчих. Гэтэ одоохондоо яг сайн шийдээг байна. Тэгээ яг тухайн үед нь та нартай хэлье. За тэгээд подкастын маань энэ хүртэл сонссонд баярлалаа. Намайг дэмжиж бусадтайгаа хуваалцаад шеэрлээрэй. За тэгээд хэрвээ YouTube-ээс сонсож байвал subscribe дараарай. Бусад хүмүүст найзуудтай санал болгоорой. Тэгээ энэ илэгний үйл ажиллагаа гэдэг бол зөвхөн мамаа болчихоо гэлтгүй бүх хүмүүст хамааралтай зүйл учраас мэдээллийн маань илүү олон хүнд хүргэж өгвөл маш их баярлалаа шүү. За тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай. Баярлалаа.